Өчигдрөөс нийслэлийн албан татварын тухай хууль Улаанбаатар хотод албан ёсоор хэрэгжиж эхэлж байна. Хуулийн хүрээнд нийслэлийн 9 дүүрэгт зочид буудал, бар, ресторан, амралтын газар болон архи тамхины жижиглэн худалдаа тус бүрт 1% татвар оногдуулах юм. Хууль хэрэгжиж байгаа эхний өдөр буюу өчигдрийн тухайд татвар суудагчид дээрх хуулийн хэрэгжлийг хэрхэн яаж ханган ажиллаж байгаа нь тодорхойг байна. Зарим татвар суудагчдын тухайд 1.5 сая төгрөгийн өртөгтэй кассын машиныг хязээ авахар шийдэг байгаа. Нийслэлийн татварын газраас дуудаж дээрх хуулийн талаар мэдээлэл өгсөнч хизээнээс хэрхэн яаж хэрэгжих талаар тодорхой ойлголтгүй байна гэсэн тайлбарыг өгч байжээ. Улсын хурлын 4 дахь намрын чуулга өчигдөр нээлттэй хийлээ. Чуулганыг нээж улсын хурлын дарга энх болдог гэсэн юм. Энэ намрын чуулганаар 27 асуудлыг хэлэлцэхээс хамгийн их анхаарал татж байгаа нь өршөөлийн хуульд өөрчлөлт оруулах явдал. Намрын чуулган нээлттэй хийсэнтэй холбоотойгоор өчигдөр намын бүлгүүд төрийн байгуулалт болон хууль зүйн байнгын орооны хуралдаан болсон юм а. Улсын хурал дахь ардчилсан намын бүлэг өчигдөр анхны хуралдаанаараа 5 асуудлыг хэлэлцжээ. Тухайлбал засгийн газрын гишүүнийг огцруулах хэсэг тухай асуудлыг хэлэлцэн ч үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг улсын хурлаар эцэлсэний дараа энэ тухай ярих ёстой гэж үзсэн байна. Дархан улсын аймгийн засаг даргын томилгооны асуудал сүүлийн өдрүүдэд багагүй маргаан үсгээд байгаа. Тус аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаж өмнөх засаг дарга Насанбатыг огцруулан оронд нь энх болдыг томилсон билээ. Тэгвэл энэ томилгоог Дархан улсын аймгийн өмнөх засаг дарга Насанбат болон хэсэг хүмүүс хууль бус хэмээн үзэж олон нийтэд мэдээлж байгаа юм. 15-ны хуралдаанд Дарханы иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн 3/2 буюу 21 хүн оролцсон гэж шинээр сонгогдсон засаг дарга энх болд өчигдөр албан ёсоор мэдээлжээ. Засаг захиргаа нэгжийн тухай хуулиараа бол 3/2 хувиар иргэдийн хурлыг тарааж мөн тэргүүлэгчдийн хурлыг зарласан шийдвэргүйгээр хуралдах боломжтой гэж тэрээр үзжээ. Тиймээс ямар нэгэн хууль бус томилгоо байгаагүй гэдгийг тэрээр мэдгдсэн байна. Монгол Улсын их хурлын дарга Зандаа хүүгийн энх болд өчигдөр Баянзүр төрийн амгалан амарчих газрын шинэ байрны нээлтийн ёслолд оролцсон байна. Нээлтийн ёслолын үеэр Улсын их хурлын дарга энх болд Монгол улс эхнэрээ эрүүл мэндийг сайжруулах, эндэгдлийг тогтвортой бууруулж төрөлтийг дэмжих бодлого арга хэмжээг тууштай хэрэгжүүлж байгаа. Үүний үр дүнд төрөлтийн тоо сүүлийн жилүүдэд хурдцтай нэмэгдэж байна. Их нэрийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч эхийн эндэгдлийг 1990 онтой харьцуулахад 6 дахин бууруулж чадлаа хэмээн онцолсон байна. Ерөнхий сайд сайхан бэлэг шийдлийн цаг уулзалтаар хөгшин хөндийн бүтээн байгуулалттай танилцсан байна. Төслийн бүтээн байгуулалтын ажил 60% байна. Ажил төлөвлөгөөт хугацаанаас өмнө яваа нийт ажилчдын 85% нь монголчууд байгаа гэдгийг энэ үеэр онцолсон байна.